За бидэл зөндөө сонсчихлоо. Манай гишүүд олон талаас нь ярьчихлаа. Хоёрхан зүйл байна. Нэгдүгээрт энэ малын үйлдвэр ухсааг сайжруулахтай холбоотой ажлыг бид нэлээд далайн эцсийн өргөжүүлмээр байгаад байгаа юм. Дандаа тэр малын удмын сан дээр байж байгаа тэр үрийн банк гэдэг имийг нэлээд сайжруулах хэрэгтэй байна. Цөм сүргийнхээ асуудлыг энэ дээрээ давхар ярмаар байна. Тэгжиж энэ мал аж ахуйн салбарын үр ашгийг дээшлүүлэх тухай асуудал байна гэж. Дараагийн зүйл энэ мал аж ахуйн салбарыг өөрийг нэг жоохон шинжлэх ухаанч бас нэг тодорхой судалгаа хөгжүүлэлтэн дээр тулгуурлаж явуулах тухай асуудал байгаад байна. Ер нь энэ аж ахуй яамд тэр эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг нь өгөх асуудлыг шийдэх хэрэгтэй одоо бид. Энэ эдийн засгийн хөгжлийн яамн дээр нэг хэд хүрээлэнгүүдэд татаад авцсан. Зүгээр нэг амьдрах төдий зардалтай ямар ч захиалах судалгааны гэдэг юм уу хөгжүүлэлтийн төслүүд байхгүй. Тэгээд нэг юм үлгэн салган хүрээлэнгүүд яваад байх хэрэг байгаа юм дөө. Үнэхээр энэ хөдөө аж ахуйн салбар өөрөө байгаль цагварынхаа хамааралтай бас эрсдэлтэй салбараа тэгвэл энүүнийг жоохон үр ашигтай энэ салбарт ажиллагсад бас нэг бодит орлоготой амьдралын чанартай байлгая гэвэл эрхэлж байгаа аж ахуйг нь өөрийн байгаль цагвар дээрэнч тэр гаргаж ирж байгаа ашиг шим түүхийдийн боловсруулалт үн цэнийн асуудалч тэр тодорхой судалгаа тооцоолол технологи төр тулгуурладаг байх тухай асуудал байгаад байна л дээ. Тийм үүднээс би энэ мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэмж гэдэг юм уу тэр газар тариалангийн ургамал газар тариалангийн хүрээлэмж гэдэг юм уу ургамал хамгааллын хүрээлэмж гэдэг юм уу энэ байгууллагуудын ер нь энэ яамд нөх талын асуудлыг нэг судлаж байнгын хороо тогтоол гаргаж өгөх хэрэгтэй. Тэгээд тэрнийхэн дагуу тэр засгийн газар судалгаа тооцооллоо хийж бүтцийн зөв болгох талын асуудал руугаа явахгүй бол ер нь баг үндсэндээ сүүлийн хэдэн жилч болж байгаа энэ асуудал яригадаад боловсрол соёлын шинжлэх ухааны яамд байхаараа сайд нь манай тэрэгтэй хүрээлэнгээд ингээд дараад идэг. Холдоо энд яваад ирдсэн бүр холдоо яваад өгч байгаа байхгүй чинь сургалтын байгууллагаас холдоо өвчж шít. Тэнд байхад бол хүрээлэн сургалтын байгууллагын хамтын ажиллагаа тэгээд түүний хөгжүүлэлтийн асуудал гэдэг нэрийн дор яриад яваад байдаг байсан бол одоо энд ер нь ямархуу байдлаар энэ үйл ажиллагаа чи явах юм бэ гэд бодмоор зүйлүүд байна. За дараагийн нэг зүйл нь энэ залуучуудын гаргаж ирж байгаа манай гишүүдийн тэр ажлын хэсэг мэсгийг дэмжиж. Гэхдээ бид юм дэмжихэд учир байгаад байгаа юм. Яагаад төрийн баяр наадмын тухай хуулинд сумдын баяр наадмыг нэг өдөр хийхээр хуульчилсан бэ? Гэтэл манай их хурлын гишүүдээс үүдээд энэ болохон байж байгаа байхгүй. Өөрийнхөө аймаг гэдэг юм уу сумдад наадмуудыг өөр өдөр хийлгээд өмүүлээд болчихгүй байгаа. Яг үннийг хэлэхэд. Уг нь сум болгоно нэг өдөр хийх юм бол улс янз бүрийн наадмуудтайгаа давхцаад тухайн орон нутгийн иргэдэн нутаг орондоо уралдах өнөө жинхэнэ хөх уяачд гэж хэлээд байгаа улс чинь тэр сум орон нутагтаа баяр наадмаа хийж наадах бололцоог нь бүрдүүлж өгж байгаамаа. Энүүний одоо утга учирыг ойлгож энэ баяр наадмын хуулиа нэг мөр хэрэгжүүлмээр байна. Нэг хоёрдугаарт энэ адуу эрлэлжүүлэх сонирхол яваад байгаа чинь бол энэ наадмуудыг өөр өдөр хийгээд байгаатай холбоотой. Нэг хэсэг хөрөнгөө цагаан зарцуулаад адуугаан сайжруулсан улсууд болж байгаа наадам болгон дээр очиж